Сайн бацхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хүс, хий, хүр сувагт давтаа морилно. Яаж хүчрхэг болох вэ гэдэг асуултыг надаас их асуудаг. Би бодохдоо өөр тохиолдсон асуудал бэрхшээлээ хэр их шийдвэрлэн тэр хэмжээгээр хүчрхэг болно гэж боддог. Хэрвээ асуудал бэрхшээлээс айгаад тойроод гүгээд байх юм бол бид хизээч тэр асуудал бэрхшээлийг давж чадах хүн болж чадахгүй. Асуудал бэрхшээл биднийг хөгжүүлдэг. Тиймээс өнөөдрийнхөө бичлэг дээр асуудал бэрхшээлээ яаж хурдан зөв шийдэх тухай ярихыг хүслээ. Асуудлаа яаж хурдан зөв шийдэх вэ гэвэл нэгдүгээрт асуудал болгонд шийдэл бий гэдэгт итгэх хэрэгтэй. Хоёрдугаарт аль болох өөрийгөө тайван байлгах хэрэгтэй. Сэтгэл түгшүүртэй үед хүний сэтгэн бодох чадвар их муу байдаг. Гуравдугаарт асуудлыг байгаагаар нь шударгаар, эрүүл ухаанаар ийм тийм гэж алагчлахгүйгээр авч үзэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт асуудлаа цаасан дээр бичиж тэмдэглэх хэрэгтэй. Цаасан дээр бичснээр асуудал бэрхшээлээ бодохын хажуугаар харах болно. Харж чадна гэдэг маш чухал. Асуудал гэдэг нь бүх болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг хэлдэг. Тиймээс болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйлээ цаасан дээр буулгаснаар болж бүтэх бүх аргыг олж харж чаддаг. Маш гайхамшигтай. Яагаад гэвэл тохиолдсон үйл явдал, нөхцөл байдлуудыг бичснээр яг юу болов, юу болж байна, юуг анхаарах, юун дээр ажиллах зэргийг маш тодорхой болгодог. Асуудал бэрхшээлийнхээ тухай бодох нэг өөр, бичих бас нэг өөр. Бодсноор тодорхой байж чаддаггүй. Нэг л хоосон, хэлбэр дүрсгүй, өнгөгүй, бодит биш байдаг. Харин бичснээр илүү тодорхой бодит болгодог. Тэгээд бичснийхээ өөртөө дахин уншснаар нөгөө хоосон, хэлбэр дүрсгүй, өнгөгүй бодлоо хэлбэр дүрстэй, өнгөтэй, бодит бодлоор сольж чаддаг. Энэ үед бид асуудлаа байгаагаар нь харж, ойлгож шийдвэрлэхэд амархан болдог. Тэгэхээр өнөөдөр өөрт тулгарч байгаа асуудлаа хувийн асуудал байна уу, бизнестэй холбоотой асуудал байна уу, гэр бүлийн, санхүүгийн ямар ч асуудал байсан хамаагүй түүнийгээ цаасан дээр буулгаарай. Тэгэхээр цаг гаргаж байгаа цаасан дээр бичснээр та асуудлаа хурдан зөв шийдэх болно. Амжилтын тарин. Асуудлаа шийдэх гайхамшигтай олон санаа надад байнга төрдөг. Асуудлаа шийдэх гайхамшигтай олон санаа надад байнга төрдөг. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь найз нөхдөдтэй түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг 7 хоног бүр урмын үгс амжилтын тарины хамт хүлээн авах хүсэлтэй бол яг одоо uka.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Мөн миний YouTube сувагт бүртгүүлээрэй. Хүс, хий, хүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.